Анин гэл гэрээ хувцас өмсөв. Гэрээ хувцас чигчний айгуу тухтаа өмсчлөө. Тэгэхгүй бол Джейсон өмддөг төчөнгөө хувцас чи яг өндөө бүр. Сая дэлгүүрээс ундаа бинэ мэрэд тэгээ чихэрлэг юм идмээр байгаа учраас пепер авчлаа. Йоо. Бинэ мэрсэн маа учраас жоохон кола авчи. Тэгээ бинэ мэрэд уугууд кола авах байлаа. Фитнес явна. Фитнес чанаа. За цүнх байна. Нана би одоо өөртөө үнээр гоё ирсэн баха. Oh my god. Хой. Би зур үрхээр гал улаан хөрөнгө өнгийн цүнхтэй анаа болчлоо. Ёй. Манайха хараачтэй. Үнэхээр nice. Та зүгээр энийг хідэн төгрөг байгаа гэж бодож байна. Ажингаа саянаас хойш би мега асуулгүй яриад ирсэн байна. Гинт анзаарлаа. За тэгээд одоо энэ цүнх яг хідэн төгрөг байна вэ гэдгийг танарт харуулцгаая. Үгүй юу? Тэгэнгүүтээ энэ хідээр ирсэн бэ гэвэл 37 яана гэж энэ заяа. 18500 төгрөгөөр ирсэн байна. Энэ дээр каргон 4000 төгрөг болсон баггүй юу? Тэгээд 22500 төгрөгөөр би бүр план цүнхтэй болсон байна. Би энүүнд 10-аас 1000-ыг өгнө. Ярих ч юм биш. За дараачихна. Энэ болохоор гутал ах шиг байна. Хайрцагтай байгаа учраас энэнгээр ингээд миний энэ зуны гутал авалт, цүнх авалт ингээд ер нь бол дуусж байгаа. Дахиж зуны гутал болон Oh my god. Ёо за энийг бол ерөөсө бороонд өмсөж бол үнэхээр болохгүй байна. Гэтэ харалтаа. Ямар амар хөөрхөн юм бэ? Ёо зүр гүнж. Принцесс. Oh my god. Баг зэргийн өсгийтэй. Тэгэл юултвэ. Ёй, nice. За энэ болохоор нь штэ. Энэ бас бүр амар хямдхан байсан байхгүй юу? 51 яон гэж энэ заяа. 29500 төгрөгөөр ийм хүрхэн сандалтай болж байна. За тэгээд зураг нь ямар хуу байсан бэ гэвэл миний хувьд бол яг зураг шиг ирсэн байна гэж би дүгнэж байна. Зураг нь ийм байсан. Хүрхэн бааз. Хөрхөн ирсэн байна те. Би бол тэгж бодож байна. Та нар юу гэж бодож байна? Дахиж цүнх болон пүүз судалдаж авахгүй. Арайд их пүүз цүнх. Пүүз гэдэг ахын би юусэн энэ зам пүүз аваагүй шүү дээ. Би надад нэг байдаг цагаан пүүз, Charles Kate нэг бор пүүз гэдэг тэр хоёрыг л өмсөж байгаа. За энэ юм хажуу талаараа мөрөн ингэж гардаг ийм загварын энэ одоо эргэцэн байгаад байгаа юм уу? Угаасаа энэ ийм загвар юм уу? За ямар ч нэг ийм загвар энэ болохоор хослол ахгүй юу? Өмд нь гарч ирэхээр өмсөж үзүүлээ. Чи саяны хослолыг харуулчих. Тэгэхгүй бол юу яах юм шиг байна. Араас нь шал өөр юм задлах гээд байна. Саяны хослол болохоор хэр ирсэн байхаас шалтгаалж яг шийдэгдэх гээд байна. Тэгээд энэ хідээр ирсэн бэ гэхээр вэ штэ. 61500 төгрөгийн хослол хэр ирсэн байхыг бүгдээрээ удахгүй харцгаая. Гоё ирээгүй ах юм бол хатна. За энэ болохоор яг энэ 100 өмсөх зорилттой маш хөөрхөн палаж байгаа. Өнгөн ч амар хөөрхөн байна. Өнгөн амар таалагдж байна. Вау. Ёо энэ өмсгөр ямар хөөрхөн харагдах болоо. Ямар хөөрхөн юм бэ те? Амар хөөрхөн ирсэн биз дээ. Эдний хувцас угаасаа айгүй хөөрхөн ирдэг юм аа энэ нэг дэлгүүрийн хувцас. 45 яон. Энэ муу Mac-ны үнэтэй адилхан үнээр ирсэн байна гэж одоо 24500 төгрөгөөр ийм хөөрхөн хослолтой болно гэж байх уу? Энэ үнд бүр 10-аас 10. Амар хөөрхөн байна.
Миний бодлоор энэ яг тааран материал баха. Би яг тэгж бодож байна. 100 өмсөх зориулттай тааран материал ах. Энэ тэгээ бандаж гэрэлтэй давил яана. За энийг ямар ч тач өмсөж үзээд оноо өгье яг жижиг юм байна. Цүнхэндээ нөө цэнэглэгчээ авч хийж яваад идэг байхгүй юу? Тэгээд энүүн ийм жижигхэн хоёр ширхэг кошлонк аваад тэгээд цэнэглэгчүүдээ энүүн дотор хийжээ гэж бодсон. Хөөрхөн байгаад тэгэхээр ийм жижигхэн юм байна. Энэ болохоор хэд байсан бэ гэдгийг хэлээ заяа. 2500 дээр нэмэх нь каргоны 2000 гээд 4500 төгрөгөөр ийм хоёр ширхэг юу авсан байна. Кошлонк авсан байна. За энэ тэрхүү болохоор нийтдээ хоёулаа нийлээ 8 юм. 8-ыг үржих нь 500 нэмэх нь 2000. Тэгэхээр 6000 төгрөгөөр ийм хар цагаан хоёр ширхэг тэрхүү авсан байна. За энүүнд болохоор би нэг 10-аас 5 онол өгч дөө нэх гоё биш байна. Тэгээд тэрхүүгээ үзье. Энэ ямар сонин тэм жацхан шар өнгөтэй юмс вэ? Энийг одоо яг цагаан гэж хэлэхэд жоохон миний хувьд бол хэцүү л байна. Цав цагаан тэрхүү бол биш байна юмс. Тэгээд материал нь тийм яг чирнэл гүвшээ. Хөтөлөө шилэн юмсны материал ш. Хар нь бол дайжгүй байна. Жоохон тийм хүүтэй ийм амар суналттай хөвөн материалтай гэх юм уу? За энэ нь болохоор 10-аас 6 оногч. Бараанууд ер нь 10 хоногтой ирээд илээ миний хувьд. Энэ болохоор сормоос байгаа. Би нөгөө сүүлд нэг хэд хэдэн сормоос авсан шүү дээ. Энээс энэ нь хамгийн их таалагдсан. Тэгээд эндээс нэг ширхгийг аваад цавуудтайгаа ирсэн байна. Энүүнд бол нэг 10-аас 8 оноо өгчнөө. Энэ нэг баахан цагаан тэрхүү авсан юм аа. 3 ширхэг. Харуулъя. Тэрхүү авахгүй юу? Тэрхүү ч гэж шилэн оймс. Тэгээ энэ хэд байсан бэ гэхээр гуруулаа нийлээд 10 yon гэдэг чинь 5000 төгрөг, тэгээд карготойгоо нийлээд 7000 төгрөг болсон гэсэн үг. Юу бүхтэй юмд өмсөхөр ийм энэ ч бас тэрхүү биш юм уу? Эсвэл уртл нь битүү байгаа юм уу? Уртл нь битүү байгаа юм байна. Тэгээд ийм тал ийм оймс өмсчүүл амар хөөрхөн харагддаг байхгүй юу? Тэгэж бодоод ийм их тал оймсууд авсан байгаа. Яа энэ бүр амар гал заяа. Өмссөн байгаа тэр харагдах энэ би сайн мэдэхгүй л байна. Гэхдээ миний хувьд харахад бол үнэхээр гал харагдсан учраас авсан байгаа. Ингэж харагдаж байгаа хгүй юу? Амар гоё газтай. 36000 төгрөгөөр ийм палаж авсан байна. Энэ болохоор хамгийн сүүлийнх нь. Тэгээд хэдүүлээ өмсөж үзэх хэсэг рүү орцгоё. За энэ тэрхүүнуудад болохоор нэг 7 молоо ч юм уу 6 мургаан оноо өгч дөө. Тэгээд дараачих нь болохоор амар хөөрхөн оймснууд байгаа заа юу. Амар хөөрхөн хараач дээ. Энэ одоо юу юм? Онжогч нь. Тэгээд ийм пүүцний оймснууд байгаа. Энэ болохоор энэ дээр папитэй юм байна. Тэгээ ийм цагаан. Энэ бас ямар хөөрхөн юм бэ? Их миний хөлн таарнаага жоох хөвгтэй юмс шиг харагдаад байна. Сонхол юм байна. Энэ бас ямар хөөрхөн юм бэ? Тийм байгаад. За хамгийн сүүлийн бараанууд ингээд дуусч байна. Тэгээд энэ оймснууд болохоор багцаараа хэдэн төгрөг гэжсэн бэ гэхлээр байна штэ. Ингээд 5 ширхээрээ 12 yon гэж байгаа хгүй. Oh my god хэдэн төгрөг гэсэн үг юм бэ? 6000 төгрөг. 6000 төгрөг тэгээ карготойгоо нийлээ 8000 төгрөг болсон байгаа хгүй. Тэгэхээр энэ бол бүр үнэхээр 8000 төгрөг нь 5 оймс гэдэг чи одоо нэг ширхэг нь хэдэн төгрөг юм бэ? 1600 төгрөг өөр оймс авч байгаа хгүй юу? За тийм байна. Тэгээд ерөнхийдөө сүүлийн 1-2 сард маш олон юм захиалчихсан учраас анаа нэг хэсэгтээ unboxing хийхгүй, нэг хэсэгтээ юм захиалахгүй. Намраас л юм захиалж хувц авч эхэлнэ үхэж одоо ингэ болж байгаа. Ерөнхийдөө нилээ их юм өөртөө захиалчлаа гэж дүгнж байгаа учраас одоо мөнгөө өөр юмд зарцуулъя гэж бодож байгаа. Тэгээд энэ бол одоо төр зур миний оруулж байгаа хамгийн сүүлийн unboxing бичлэг.
Тааран хослол байна. Яг уу офис ажил хийдэг над чих хүнд бол зүгээрээ хувьд бол зүгээр юм. Тэгээ нэг аминчлаа юм асуухад аних нь муум харагдаж байна уу? Зун өмсгөд бол нилээн дажгүй, материал нь бол хөрхөн зүгээр гэхдээ айгүй эмгтээлэг харагдаж байна. За тийм биш үү заяа. За та нараас миний ингээд авж байгаа юмнуудад оноо өгөөрэй заяа. Тэр чин тэр тэдэн оноо байсан миний хувьд зөвд гэдэг тэгж оноо өгөөрэй заяа. Нөгөө аим шиг хөрхөн гуталж гүшээ палач чинь ингэж харагдаж байна. Тэгээ нөгөө гуталтайгаа энэ арай холтсон уу? Би бүр яг нэг тийм дөнгөж нахайлж буй цэцэг шиг л харагдаж шít. Бүр юу гэж юм бэ тийм цэцтэй. Ёо бүр шал игдүүтэй насан. Аим солгоных нь материал жоохон өөр заяа. Ёо аим хөрхөн насан. За. Өнөөдрийн хаан бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд бинуудаас дараа захиалт сурах сургалт байдаг. Хэрвээ тэр сургалтыг маань авахыг хүсвэл миний Instagram хаяг руу сургалт гэж чадчихд болно. Тэгээ маш боломжтой үнээр тав болон бинуудаас захиалах хийж сурах сургалт маань байгаа. Дараагийн хаан бичлэгээр уулзтлаа. Түр баяртай my babies. Муухай комент бичих хориглоно. Тэгээд хэрвээ та миний бичлэгийн доор муухай комент бичих гээд байвал зүгээр намайг шууд блок хийж жаагаарэ. Үнэхээр би тань таалагдахгүй байвал намайг шууд блок хийж жаагаарэ. Би таныг блок хийх юм амар хэцүү байна. Тийм учраас намайг шууд блок хийж жаагаарэ. Тэгээд надад хайртай хүмүүст бол би бүр маш их хайртай. Тэгээд хэрвээ subscribe хийгээгүй бол миний сувгийг subscribe хийгээрэй. Хэдүүлээ YouTube дээрээ 10,000 subscribe-тай болцгоё. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Хайртай шүү. Байна уу? Тэгээд микрофон авчдөө. Энэ болохоор ингэхдээ авсан зориулттай юм шүү заяа. Тэгээд яг хөрхөн таарж байна. Нөгөөхөнд нь болохоор iPad-ийн зэмлэгчийг хийгээд тэгээд болж байна. За. Баяртай.